Үндэсний статистикийн хороо хөлмөр нийгмийн хамгааллын яам хамтран хөгжлийн бэрхшээл дээрүүдийн талаар хангалттай мэдээллийн сан байгуулах улсын үзлэг тооллогыг 2018 оноос эхлэн зохион байгуулж зарим аймагуудад туршилтын тооллого хийж байгаа билээ. Тэгвэл хөгжлийн бэрхшээл дээрүүдийн мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогыг энэ оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд хотод зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан үндэсний статистикийн хороо хөлмөр нийгмийн хамгааллын яам Ховд аймгийн засаг даргын тамгын газар Норвегийн тусламжийн байгууллага хамтран судалгааны баг буюу хөгжлийн бэрхшээл дээрүүдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тооллогын тоологч нарыг бэлтгэх 2 өдрийн сургалтыг явуулж байна. Хөгжлийн бэрхшээлийн талаар адил тэгш мэдлэг олгох, улмаар үзлэг тооллого, суурь судалгааг үр дүнтэй зохион байгуулах аргачлал, арга зүйг эзэмшүүлэх зорилготой уг сургалтад Жаргалан сумын 12 багийн нийгмийн ажилтан, гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийн холбооны гишүүд, сумдын халамжийн байцаагч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих төслийн ажилтнуудын төлөөлөл 30 гаруй хүн хамрагдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бол статистик мэдээллийн хувьд асуудал бас их байдаг. Тухайлх юм бол салбар бүр дээр өөр өөр статистик гардаг. Тухайлх юм бол боловсролын салбар дээр, эрүүл мэндийн салбар дээр, за мөн халамж хүртэж байгаа, хөдөлмөр эхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд гээд статистик бол өөр өөр байдаг. Тэгэхээр бид бол нэгдүгээр статистик мэдээллийн сангааг бол сайжруулъя. За яг бүрэн одоо нэгдсэн нийгмэл нэг статистиктэй болъё. Хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд зөвхөн одоо эрүүл мэндийн асуудлаар нь хөгжлийн бэрхшээлтэй гэж тооцох биш тийм ээ. Нийгмийн зүгээс бусад одоо хамт олонны зүгээс, нийгмийн оролцооны зүгээс тийм ээ, бусад нийгмийн үйлчлэгийн хувьд ч гэдэг юм уу бас саад бэрхшээлүүд ямар байгаа юм бэ гэдэг асуудал бол Вашингтон бүлгийн асуудал гэдэг асуулгаар бол бас энэ өсөлт тоолгоо зохион байгуулах юм ажлыг хийхээр үлдсэж байна. Тэгээд статистик зөрүүтэй байх нь өөрөө одоо төрийн бодлого болоод одоо бусад үйл ажиллагаанд бас сөрөг нөлөөтэй байдаг. Тэгэхээр статистикийг нэгдмэл болгоё, түүний зэрэгцээгээр яг бодиттой хөгжлийн бэрхшээлтэй одоо хүмүүс одоо бүгд бодиттой зөв тоолох гэсэн юм байна. Хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх ёстой. Сургалтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх улсын үзлэг тооллогын зорилго, ач холбогдол болон тэгш байдал ба хөгжлийн бэрхшээлийн тухай танилцуулж, 6 төрлийн асуулга нөхөх зарчим, үндсэн ойлголт, тодорхойлтууд, таблеттай ажиллах анхан шатны заавар, хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайн өрхийн мэдээллийг цуглуулахад анхаарах зарчмын талаар харилцан санал солилцож байна. Тоологч нар маань асуумж нь бол өрх бүхнээс одоо хөгжлийн бэрхшээлтэй нэг өрхөд ороод тухайн өрхөөсөө энэ өрхөд одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна уугүй гэдэг одоо илрүүлэх тийм 6 асуумжийг асууна. Тэгээд тэр асуумжийн дотроос одоо хөгжлийн бэрхшээлтэй гэсэн тийм үнэлгээ гарч ирэх юм бол цаашлаад ганцаарчлсан асуулга гэдэг явах юм. Тэр иргэнээс асуугаад тэгээд тухайн хүмүүс одоо ямар төрлийн бэрхшээлтэй байна, ерөнхийдөө нөхцөл байдал нь ямар байна уу гэсэн юм олон төрлийн асуулт байгаа. Гэхдээ энийг болохоор ингээд одоо таблетээр ингээд програм бэлтчихсэн шууд ингээд таблетэн дээр суулгасан асуултынхаа дагуу ингээд хариулаад явчих юм. Тэгэхээр хүмүүс маань энэ сургалтын хугацаанд одоо тэр арга зүйгээ эзэмшээд авчих юм бол тухайн үед болохоор бас арай хялбарчулсан тухайн одоо тоологчтой илүү юм хялбар байдлаар зохион байгуулж байгаа. Сургалтын үр дүнд тоологч нар хөгжлийн бэрхшээл болон асуулга нөх арга аргачлалын талаар нэгдмэл ойлголттой болох, суралцсан мэдлэгээ ашиглах, судалгааны дадлага хийх бөгөөд улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан бүрдүүлэх туршилтын тоолгын мэдээлэл цуглуулалтыг сумдад зохион байгуулах юм. Ингэснээр орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог наривчлан гаргах ба тэдний нийгмийн хүрээнд тулгамдж буй асуудлыг тодорхойлох ач холбогдолтой юм байна.